За сайн байцгаана уу. Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр Мартин 8 бид нар Мартин 8-ны баяр гэж хэлээд заншчихсан. Энэ бол эмэгтэйчүүдийн одоо эрхийн төлөөх тэмцлийн юм өдөр байгаа. Би энэ өдөр манай Монголд маш их сайхан эм дурсамжууд сэтгэлд үлдсэн байна. Дэлгүүр, хоршоо, цэцгийн дэлгүүр, бэлгийн дэлгүүрүүдэд ингээд манай Монгол эрчүүд очирлоод ингээд бэлэг авахгай сонгоо чин сэтгэлээсээ ингээд хөрцөглөөд ингээд авдаг ийм одоо орны эрчүүд бол их оролтой. Тэгэд нойрогтой харьцуулах юм бол энд чинь бараг чив чимэг өнгөрөл хаяа нэг жигсаал болол өнгөрдөг юм шиг байна. Би 10 гаруй жил амьдрахтаа ер нь ямар ч тийм үйл ажиллагаанд бол оролцож байгаагүй. Магадгүй энэ жижиг хот болохоор тэр юм уу тиймэрхүү нэг санаа тавьдгүй юм шиг санагддгийн. Тэгээд Монголдоо гой тэмдэглэдэг байсан тэр үеийн бас их дурсан штеп хүн чинь. Гэхдээ яг мэдээж энэ бол миний сонгосон зам учраас сонгосон амьдрал учраас энэндээ тасан зогцоод тэгээд энэ өдрийг аль болохоо өөртөө зориулаад өөрийгөө өөр хайртай хүмүүс таартай дуртайгаа хэлээд ингээд өнгөрөөдөг болсон байна. Тэгээд би өнөөдөр ээжтэй зориулаад би бас энэ блогийг хийх гэж бодож байгаа. Тэгэхээр яагаад гэвэл ер нь бол ээжтэй хайргүй, ээжигээ одоо хүндэтгдэггүй ийм хүмүүс бол маш ховор байх. Ялангуяа манай Монголд ээж аавын тухай дуу, ээжигээ хайрладаг, сайнаар дурсдаг, ийм одоо ярьдаг, бахархдаг ийм дурсамж хүн амын одоо дийлэн хувьд нь байгаад нь би бас маш их баярлалтай. Яагаад гэвэл хэрэв би энэ оронд ирээгүй байсан бол ер нь харьцуулалт байхгүй учраас мэдээлэл байхгүй учраас тийм байх ёстой л гэж бодох байх. Гэтэл энэ дээрээд ингээ хүмүүсийг ажиглаж хахад хүмүүсийн дунд ороод ингээ яриад ажиглаж хахад бүр ингээд ганц нэг хэлсэн үгнээс нь болоо гомддог ч юм уу бүр холбоогоо амьдралынхаа туршид дасан туршид нь ингээд холбоогоо тасалчихсан ийм хүмүүс бас байт юм байлээ. Тэгээд манай Монголд бол ер нь бол тийм зүйл маш ховор юм шиг санагдаад байгаа. За би өөрийнхөө ээжийн талаар ярих юм бол маш их сайхан өөрийгөө би их азтай гэж боддог. Өдөө наснаа би ээжтэй ингээд амьдраад харилцаа сургууль үгэн сонсоод ингээд явж байгаа нь бол одоо өвд эцсийн минь буян одоо бидний Аз тийм ээ гэж ингэж боддог. Одоо би манай ээж аваа хоёр болохоор хоёулаа багш мэрэгчлээ хүмүүс. Тэгэхээр багшийн гэр бүлийн орчин ямар л байдгүй тийм орчинд төссөн бага одоо 10 дугаар анги төгслөө бид нар суманд ажиллаж амьдарч байсан юм уу. Ер нь яг би өөрөө багадаа их өвчин оромтгой сул битээ юм хөвт байсан учраас гэр бүлийнхээ одоо гэрээ ажил гэдэг юм да тийм юмд бас харьцангуй бага оролцдог юм хөвт байсан гэж би боддог. Тэгээд тэр гэрээ ажлыг ээж аав тэгэл одоо юу ах ихч хоёр манай хоёр дүү нуулдаг байсан юм да. Тэгээд мэдээж нөгөө нэг бие мутаагаараа тархалагдсан юм чи яадаг одоо хичээлээ маш их хийх хэрэгтэй. Тэгээд хичээлдээ хийгээд ингээд бас гайгүй дүнтэй суралцаад тэгээд анаахад орсон. Яагаад орсон бэ гэхлээр манай ээж аав нь Өөрөнгөө аймгийн 30 сумын эмнэлэгт одоо сумын эмнэлгийн баг эмч хийжсэн юм хүн байгаа. Тэгэхээр яагаад ч юм бас өөр өвдөмхий хөвгт байсан болооч тэрөө тэгээд өвөөгийнхээ юу залгамжлна гэсэн бодолч байсан мэдгүй ямар ч гэсэн тэгэл анаахад орчихсан аав ээжинтрийн бас зөвлөгөө байгаа. Тэгээд анаахад ороод сураад гэр бүлтэй болоод тэгээд мэдээж ээж авал ихний хэдэн жилд бол их сэтгэл амар байсан байх гэж ингэж би боддгийг. Яг гэвэл одоо хүүхдэд төрүүлээл дээ сайхан хурим найр хийгээл тэгэл ингээл их сайхан сэтгэлийн их амраасан байх. Гэхдээ энэ амьдрал бол мэдээж удаа өргөжлөөгүй. Тэгээд томоохон шийдвэр гаргах хэрэгтэй болсон. Янз бүрийн асуудлууд бол үүссэн тийм ээ. Тэгээд хүн чинь танигдахгүй байгаа гинтэн танигдаад эхэлж байгаа. Тэгээд тэр үед би маш их юм ятарсан гэдэг юм уу да сэтгэл зүйн юм их дайралт янз бүрийн юмд орсон. Гэхдээ би мэдээж мэддэггүй. За энэ бүхнийг ээж бол миний нүднээс хараад уншижсэн баг.
Тэгээд надад тусалж исэн. За тэгээл би баруун аймаг руу ингээд багнасны 2 хүүхдээ орхиод ингээд томилтоор яваад өөрийнхөө хүслээр ингээд томилогдоод ингээд явсан. Тэгэхээр ар гэрийн минь одоо хүүхдүүдийн минь ямар санаа зовохгүйгээр ингээд асраад хамгаалаад гэр орны минь цэвэрлээд ингээд манай нөхөр бол яг зочдуулалт байсан юм шиг байсан гэж би ингэж бодтیں۔ Тэгээд гэр бүл салсан. Тэгэхэд одоо миний талд байсан хүн гэвэл ээж аваа юм байгаа. Ах дүү нар маань байгаа. Хамаатнууд маань, найзууд маань ингээд үлдчихэж байгаа. Тэгээд тэр гэр бүл салсны дараах сэтгэл зүйн тэм өөрчлөлтүүд мэдээж тэр бол маш хүн цогцолтонд орж байгаа. Гэхдээ тэрийг би даван туулаад ажиллал явж илээсэн л та. Тэгээ явж хахад хажууд ингээд байн сэтгэл зүгээр дэмжиж одоо сүү бүршин тэнгэртэй залбирч сүүгээ өргөж миний төлөө ингэж сэтгэлээ гаргаж исэн юм бол нэ ээж байгаа. За дараа нь одоо мэдээж би чинь бас их сонио. Тэгэл 5 жилийн дараа тэгэл би нөхөртөө Монгол танилцаал тэгэл бас дагаад явах болж байгаа. Тэгээ ямар ч одоо хэн гэдгийг мэдэхгүй тэгээ гадны хүнд те ингээд охиноо ингээд дагуулаад ч юм уу ингээ хормийгээд ингээ явуулна гэдэг чинь одоо ээж аавын хувьд бол маш хэцүү асуудал шүү дээ мэдээж те ямар амьдрал өгтөж байгаа л миний охины гэж бодохоор яг Монголдо байхад чи ямар нэгэн босоход ээж аавраа уцтаа ах トゥ нөргөө уцтаад гүгээд очиж такси бариач гэсэн очиж тийм ээ. Гэтэл энэ ас хоол бүр хойд ингээд тэрөө ингээ явахт чинь янз бүрийн юм болох юм бол одоо хэнийгээ төшгөө толох уу гэдэг юм байхгүй би ингээл шууд явчихж байгаа. Тэгээд тэр үед ээж аавын сэтгэл ямар байсан болоо гэж бодохоор ингээд надад бүр ингээл нэг сонирн болдог байхгүй юу. Тэгээ азар яг би их сайн хүнтэй учирсан гэж би блог болгон дээр ярьж идэг. Энэ хүнээс өгч байгаа янз бүрийн бэлэг янз бүрийн юм дээр тийм их юутай хүн биш л те. Романтик биш хүн байхгүй юу. Номын хүн. Тэгсэн хэрнээ надад тэр аюулгүй байдлыг өгсөн гэдэг нь л одоо энэ хүний үнэлэх тийм хамгийн том үнэлэмж болчихж байгаа. Тэгээд цаг хугацаа чи явахын ирээр хүний зан чанар мөс чанар танигддаг. Тэгээд миний ээж аваад танигдаад ингээд ээж аав маань сэтгэл санаа нь багчсан санаа зовхон багсан баг гэж ингэж боддог. Ер нь бол хүнтэй ээж аавд ер нь насан туршид л юм санааг нь зовоочд юм болов уу гэж бодод байгаа. Одоо бодож яхад өөрөө ч гэсэн эцэг болсон ханаа тэрийг их мэдэрт юм байлээ. Тэгээд яг бид нар ч эцэгхээсээ тавуулаа. Тэгээд 18 нас хүртэл гэртээ байж байгаа. За тэгээд хүн болгон мэдээ нэг эцэгхийн хүүхдүүд ч гэсэн зан чанарын хувьд тэгээд ажлын байр, орчин нөхцөл, танилсан хань, тэгээд сэтгэл зүйн байдал, бие биелдрийн хувьд бүгд өөр өөр байгаа хгүй юу. Тэгээд бүгдээрээ ямар нэгэн байдлаар баг зэргийн асуудлууд бас амьдралчин байнга дардан байгаа тахгүй багаар ингээ үүсэж идэг тийм ээ. Тэгээд тэр болгонд ерөөсөө нэг батараа гэж идэг шүү дээ тийм ээ. Батараа зогсож идэг ийм хүн бол ээж аав гэр бүлийнхэн за тэгээд хамаатан саднангууд тэгээ үр хүүхдүүд за тэгээ дээрэс нь бүр дотны найзууд байд юм байлээ. Тэгэхээр нэг номерт бол эцэг их байгаад байгаа хгүй. Тэгээд тэр хоёр маань ингээд бат зогсоод өдий зэргийн би амжилттай яваа маань одоо аав ээжийн минь өвд эцэг минь буян үр хүүхдүүдийн минь одоо тос нэмрээ гэж ингэж би бодоод байгаа. Тэгээд бид тавын хувьд ч гэсэн бүгдээр ингийн яг ижил тэгш хайрлаад ингэж явна гэд тэр бол их том урлаг юм шиг тийм ээ. Тэр бол сэтгэл зүйн маш том одоо чадвар юм шиг харилцааны олон янзын мэрэгчлэлтэй юм шиг тэгсэн энэ бүгдээр ингээд сургууль хүмүүжүүлэх энэ арга барил нь болох үнэхээр багшийн тэр нэг зангараг Монгол ээжийн нэг одоо бид нар хатуу ухаан гэж яриад идэх тийм ээ. Хатуу ухаан гэдэг чинь нэг л айхтар юм яриад идэг. Гэтэл зүгээр л Монгол ээж болгонд байдаг. Тийм юм мэдрэмжтэй хүнийг хайрладаг тийм ээ. Хайрлал хайрсан шиг хайрладаг.
Тэгээд өөрийнхөө бүхэл юмыг тэр хүний төлөө зориулж чаддаг. Тэгээд нэг хариу нэхэд байдаггүй. Тэгсэн хэрнээ ийм цуцшгүй тийм ээ. Байнга суралцж яадаг, байнга юм хийж яадаг, байнга одоо өөр ингээд хөгжиж твшгэж хичээж яадаг. Тэгээд өөрийг юм бас нэг төдийлнийг хайдаггүй ч юм уу. Ийм сайхан зан чанарууд Монгол ээжүүдэд, Монгол бүсгүйчүүдэд байдаг юм шиг санагдаад байдаг болсон. Тэгээд ер нь бол энэ дэлхийн бүх эмэгтэйчүүд тийм биш юм байлээ шүү гэдэг би бас хараад олон орны хүмүүстэй ингээд ажиглаад явж хахад ажиглаад байгаа хгүй. Тэгэхээр манай Монгол эмэгтэйчүүд бас их мундаг ийм юм байлаа гэж бодож байгаа. Тэгээд ер нь бол хүнийг хүмүүжүүлнэ гэдэг чинь өөрийнхөө хийж байгаа үйлдэл тийм ээ. Бие авчиж байгаа байдал, үлгэр дуурал тийм юмар л ингээд өөр хүүхдүүдтэй бодож жишээ нь болоо явдаг юм биш байгаа. Тэгэхээр мэдээж тийм мундаг ээжүүд Монгол эмэгтэйчүүдийн хүмүүжүүлж байгаа одоо ялангуяа охтууд тий. Тэгээд Монгол эцгүүдийн үзүүлж байгаа зүйлүүд нэг Монгол хөвгүүдэд ингээд уламжлагдаад ингээд явж байгаа нь их сайхан зүйлээ гэж боддог. Тэгээд би ээжтэй маш их хайртай. Би ээжийн хачаар энэ влогийг эхлүүлж исэн. Тэгээд тэр санааг надад өгч исэн. Манай ээж бол үнэхээр гайхалтай уран ийм хүн байгаа. Тэгээд энэ надад их олон янзын би дараа нь танарт дээлнүүдээ үзүүлнэ. Надад нэг 10 гаруй дээл үдээ. Тэгээд тэрний ихэнх нь манай ээж хийж өгсөн өөр хянгараар. Одоо тэгээд энэ баха оюутлын хатгамлууд байдаг. Би тэрүүгээр гэрээ ингээд бүгдээр нь гайсан. Одоо тэр цэцгнээс ихүүлэл байж юм те. Тэгээд ээж одоо биднэрээр тогтохгүй. Одоо өөрийнхөө ачнаарч тийм ээ. Ингээд зээ нарт ингээд охтуудад гоё юм хатгамл хийгээд ингээд туршсан байдаг. Тэгээд би ээжтэй маш их хайртай. Миний ээж урт насалж удаан жаргаараа. Тэгээд бидний амжилттай яваа, өдий зэрэгтэй яваа, сэтгэл хангалуун байгаа ийм бүх зүйл тантай одоо сашгүй холбоотой. Тэгээд ямар ч үед тийм ээ одоо нөхцөлгүйгээр хайрлж исэн хүмүүс маань бол та аав та хоёр байгаа. Бид нар ямар ч буруу юм хийж исэн, яаж ч одоо гундж исэн, яаж нулимстай байсан, яаж шингэж исэн, тэгэл нөхцөлгүй хайрлж исэн ийм хүмүүс бол та хоёр мань байгаа. Тэгэхээр үнэхээр бид нар бол их аттай ийм хүүхдүүдээ гэж ингэж хэлж байгаа. Тэгээд алуулсан Мартин нэ баярын мэнд төргий. Та нарт насалж удаан жаргаарай. Тэгээд үргэлж одоо сургаалаа бид нартай хайрлаж гараа гэж хүсэн өрөөгөөд тандаа энэ влогийг хийж байна. Тэгээд хэрэг та тийм сургаал намаа хэлж байгаагүйсэн бол өдий зэрэгтэй хөрөх байсан гэж хэлмээр байна. За тэр баяртай хайртай шүү.